2024 оны 5 сарын 25-ны үед би өөрөө төслийг бичээ. Тэгээ дээсэн хөрөнгө оруулалтаараа 4 сая төгрөгийн төслийн 4 сая санхүүжилтийн төсөл хийгдсэн. Сартаа эхлээд бол борлуулалт бага байсан. Би дөнгөж эхэлсэн мэдлэг бас хоримтлоо дуршлаг бага байсан болохоор сартаа нэг 2300 савн хийжсэн. Тэгээд намар малчтай хөгжил нааданд оролцохдоо савн гар оролцсон. За ер нь тэгээд бүтэн жилийн хугацаанд би барагд ер нь бол материалынхаа байдлаас би хийж байгаа шүү дээ. Орон нутаг материал олдно. Гэхдээ би дээрээс нь бас үйлдвэрийн материал бас татчих явах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би өөрийнхөө боломжийг хийгээд ирсэн. Одоо бол би сард нэг 500 савн хийж байгаа. Гэхдээ орон нутагтаа борлуул Улаанбаатар хотод борлуулна. Бас тэгээ хоршооныхоо гишүүдтэй бас борлуулж байгаа. За сүүлийн сараар бодоход би ер нь нэг сая гаруй төгрөгийн орлоготой байгаа. Яг тэгэхээр би дотоодоос нөгөө түүхийн хідэд татдаг болох надад ашиг бага бий, нууц бага. Тэгээд эргүүлээд нөгөө ашигаа буцаагаад нөгөө түүхийн хідэд татахад явуулдаг. Хаалгын төв тосор ийгсэн шүлний тосоор хийгдсэн. Шүлний тос гэдэг чинь нарийн сайн тос байдаг, нөгөө импортын тосноос зэрэгцэх маш сайхан чанарын тоснууд гардаг юм аа. Гэхдээ энэ бол гоо сайхан ихтэй одоо ч агаар усны бохирдол ихтэй үе чинь энэ халгаатай савн чинь хамгийн дээд зэргийн эмчилгээний байгаа. Ялгаа барилга шохын барилга нөгөө юуны материалын харшилт өрцөн мөч энэгээ чинь яриг ганц хоёр хуу дуугаад амархан итгэсэн билээ. Энийг бол бэлэн болсон савгаар шууд шавартаа холж байгаа. Гэхдээ энэ нарийн маш нарийн зор орно. Энэ бол манай нутгийн дэрийн болно. Яг юу яаж болно л доо. Энийг чинь гадны юунд гарах гэдэг шүү дээ. Аялал жуулчлалын баазад бэлэг дуусаад гарын бэлэг болгож гарах гэдэг аа шүү дээ. Энд чинь цаашдаа олон төрөл төрөг орно. Гэтэ дөнгөж эхэлсэн хэд би 100 савн хийсэн нь маш хурдан борлуулсан байхгүй. Энэ бол бидний өөрсдийн маань хийсэн энэ арын фон манай өөрийн маань зураг. Манай нутгийн зураг, хэрлэнгийн хөдөө бүрдийн зураг байгаа. Хөдөө бүрд маань энэ байхгүй бидний энэ дээр хөдөө бүрд маань энэ. Ингээ арын фонтойгоо ингээд нэг ёсондоо нутгийн брэнд гарахыг би маш их хичээ зүтгэж ажиллаж байна. Гэтэ яг санхүүжилтийн үед бол яшиг одоо санхүүжилт авахгүй. Би техний удаа л яг эглэг гараагаа санхүүжилт авч исэн. Цаашдаа бид өөртөө нөөц болцсон орон нутгийнхаа энэ юуна эрдэс байцаа бидний цаашдаа ингээд үйл ажиллагаа явуулаад хэлж байна.